За та бүхэндээ энэ өдрийн минь төргийа. Тэгэхээр энэ сая бямцаг цайд хэллээ л дээ, энэ байгаа үр дүнг одоо хулгай нүүрлээ. Үнэхээр одоо аимшигтай болчихжээ гэж. Эн чинь үр дүн нөхгүй юу? Шалтгаан нь юу байсан бэ гэхээр ерөөсөө улс төрийн шалтгаантай. 2012-оос 16 онд миний бие одоо энэ намуудыг оролцуулаад олон улсын байгууллагатай хамтраад бид нар маш зөв тогтолцоотой эрүүл мэндийн даатгалын хуулийг баталсан байхгүй юу? Гэтэл 2016 онд Монгол Ардын нам олон холонгуудаа зөв байсан тогтолцоог буруу болгоод эрүүл мэндийн яамны харьяанд өгснөөс энэ бүх асуудал чи үүссэн юм аа. Та нар жидүү сан, тариалан эрхлэлт дэмжих санга маш олон санг тоноо дуусгасан штэ. Одоо эрүүл мэндийн сан даатгалын сангаа одоо ингээд дуусгах гэж байна л да. Тэм учраас би өчигдөр улсын хурлын тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. Ямар тогтоолын төслөө гэхээр эрүүл мэндийн даатгалын газрыг яаралтай эрүүл мэндийн яамны харьяаллаас гаргах тогтоолын төсөл байгаа. Энэ болохоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүрчинд өөрчлөлт оруулдаг юм байна. Тийм учраас энийг бол санаачилсан байгаа. Тэрнээс ч болоод энэ сонгуульд өгсөн хоосон амлалтууд, сонгуулийн шоу, энэ хулгай, энэ хувилдаан, энэ бүх юм чинь эхэлж байгаа байхгүй юу? Эрүүл мэндийн яамд байж ерөөсөө болохгүй. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн яам чинь өөрөө чанартай тусламж үйлчилгээг худалддаг газар болохоос худалдагчтай авчиад бүх мөнгөө өгчдөг тийм тэнэг хүн гэж хаана байдгийг. Бусад оронд эрүүл мэндийн яамны харьяанд байдаг газар байна. Гэхдээ тэр нь дандаа хувийн эмнэлгүүд зөнхөлсөн газруудад байдаг. Зарим газруудад нийгмийн хамгааллын яамныхын доор бас байна. Тэгэхээр энийг яаралтай эрүүл мэндийн яамнаас салгаж эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгийг одоо хамгаалтанд авах шаардлагатай байна. Ингэж даатгал төлөгчдийн мөнгөөр төсвийн цоорхоог нөхөх өөрсдийнхөө энэ хулгай сонгуулийн шоонд ашиглаж болохгүй. Эн чинь бол маш том гэмт хэрэг шүү. Өнөөдөр ийм байдалд бол хүрсэн байна. Тийм учраас энийг одоо бид яаралтай өөрчлөх ёстой. Дээрэс нь энэ газар бие дааж хаана чанартай тусламж үйлчилгээ байна, тэрийг худалдан авдаг нэг худалдан авагчийн тогтолцоонд яаралтай орох ёстой маа. Эний чинь маш олон удаа олон улсын байгууллагууд, дотоодын одоо төрийн бас байгууллагууд бид нар ажиллаад шийдсэн байсан шүү дээ. За дээрэс нь энэ эрүүл мэндийн сайд нь өөрийн батлсан дүрм журм заавруудыг үндэсний зөвлөлийн хурлаараа хилцүүл шийдвэр гаргадаг нь маш том эрх зүйн зөрчил шүү. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. Одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нь эрүүл мэндийн сайд байгаа. Энэ бол хизээж байж болохгүй зүйл. Тийм учраас энэ тогтоолын төслийг улсын хурлаар одоо батлуулж хилцүүлэх талаар бид ажиллана гэж бодож байна. Тэгээд энэ хулгай дээрэм энэ асуудлаа ер нь тогтолцоог нь өөрчилж шийдэх бахта бямцагт дарга. Яагаад тэгэхээр энэ бусад оронд бол энэ хяналтыг хийдэг маш том байгууллага байдаг. Гэтэл өнөөдөр хяналтын энэ яам нь өөрөө хийгээд тэндээсээ авилгалаа аваад ингэж байж болохгүй. Тийм учраас энэ маш том асуудал шүү гэдгийг бас дахин хэлье. За. Сандгийн